Одоогоос 20 гаруй жилийн тэртээ 1989 онд үндэсний телевизээр Монгол өчгийг бүх орон даяар нийтэд заасан. Энэ хичээлийг маань олон хүн тухайн үед үзэж тогтмол дараагийн хичээлийг хязээ гарах уу гэж бас олон зуун загтлыг хүлээж авдаг байсан. Ингээд 1991 онд тэр үеийн үндэсний телевизийн газар маань бас олдсоо хальсан хүрэлцээ муутай байсан бах. Миний хичээлийн сүүлийн хэдэн хичээл нь арчигдчихсан учраас зөвхөн эхний хичээл үлдэжээ. Ахиж бичүүл хичээлээ зааж бичүүлээч гэсэн. Ингээд 1991 онд 2 дахь удаага хичээл бичүүлээд мөн залгаад оюун түлхүүр гэдэг сургаалыг бүгд нь самбарт бичиж үг үсгээр нь тайлж тэр тухайн өдрийн заасан хичээлд орсон шаардлагатай сурах ёстой үгийн үндэс ялган бичиж даалгавар өгч дараагийн хичээлд нь гүйцэтгүүлдэг ийм хичээлийг явуулсан юм байна. Тэгээд энэ хичээл маань олон жил давтан явсаар байгаад 1995 онд бас шинээр нэг хичээл бичиж гэж үндэсний телевизтэйгээд тэр маань манай их сургуулийн энэ ангид бичсэн оюутантай сурагчтай хамт сууж байгаад бас 30 хичээлийг бичүүлсэн. Ингээд үндэсний телевизээр нийтдээ миний бол 60 удаагийн хичээл бичсэн байх ёстой юм. Одоо хожим хаана болоход бол тэр хичээл маань олон түмэнд олон хүн сурч хот үнэхээр тосолсон юм билээ. Харамсалтай нь ингээд эхний хичээлүүд нь байхгүй болчихсон юм. Тэгээ үндэсний телевизэд фонд нь байхгүй. Гэтэл саяхан азар тухайн үед тэр хичээлийг сурах гэсэн хүн эхний тэр 91 онд бичсэн хичээлийг бас тэр оюун түлхүүр сургаалыг заасан тэр хичээлийг бүхэлд нь бас ууж яваад хадгалчихсан хальсан тэр хүний гэрт нь туслангийн baаш нэг тийм зүйл байгаа сэргээж болох нь үгүй юу гэж хэлсэн. Тэгээд тэрийг бас авчираад манай их сургуулийн аудио студ гэж байдаг. Энд манай мэрэгжлийн нөхдөд үзүүлэлт за нэлээд хөдөлмөр орох юм байна. Гэтэ сэргээж болох юм байна гэсэн. Тэгээд азар дийлэнх одоо бүх хичээл эхлэл төгсгөл нь бол бас боломжгүй байна. Зөвхөн үндсэн хичээлүүд нь бол бүтнээр нь сэргээж чадсанд би үүндээ баяртай байна. Тэр 800 жилийн тэртээ эзэн богд Чингис хааны үед Монгол улсын төрийн бичиг болгож их засаг хуулиан шихий хотгаар тэр Монгол үчгээрээ бичүүлж үеийн үе игүүтгэдэг гэж зарлиглаж бичүүлсэн ийм түүхтэй 1228-нд Тэрлэнгийн хөдөө аралд Монголын нууц тавжааг бас энэ Монгол үчгээрээ туурвсан байдаг. Тэгэхээр зэрэг монголчууд маань өнөөдөр бид юугаа мэдж юугаараа бахах ёстой вэ гэхлээр зэрэг үеийн Монгол ухаантан мэрэгдийнхэн хэлсэн, сургасан, судалсан тэр бүхнийг үзэж харъя гэвэл яах аргагүй л Монгол үчгээ мэдхээс өөр арга байхгүй. 2006 онд их Монгол улс байгуулсан 800 жилийн ойгоор Монгол хүн Монгол үчгээрээ туурвсан түүхийн зохиолуудыг зөвхөн Монгол хүн Монгол үчгээрээ туурвсан түүхийн зохиолуудыг дээжлээд 30 ботоор манай тэнхимийн бид нар шав нартайгаа хамт тэрийг үчгээр хөрвүүлж тайлбартай нь хэвлүүлсэн. Европт хадгалагдж байгаа Монгол номуудын каталог гарчгийн Германы нэгт Монгол эрдэмтэн хайсаг бол хэвлүүлсэн. Хэдэн 3-4 ийм батцузаа ном гарсан. Оросын Санкт-Петербургийн Дорн дахны номын санд хадгалагдж байгаа Монгол үчгээр байгаа өв бол маш арвин. Энэ өвийг Оросын Монгол эрдэмтэн Сазихин гэдэг хүн тэр каталог гарчгийн 3 зузаан батыг хэвлүүлээд тэгээд тэр хүн маань бурхан ойд болчихсон. За бараг ихэнх нь гаргасан бас түүнд багтаагүй зохиол бол
Санкт-Петербург өргөнд орон нөхний номын санд бас байгаа. Тентхийн их сургуулийн номын санд байж байгаа номын гарчиг нь Успенский гэдэг Оросын Монгол эрдэмтэн Японы Монгол эрдэмтэнтэй хамтраад бас нэг ботер гаргасан. Тэгэхээр зэрэг дэлхийн тэр номын санд хадгалагдж байгаа номын гарчгууд нь том бот болж гарч ийнэ. Тэгэхээр зэрэг энэ хэдэн хэмжээний өв хадгалагдж байдгийг та бүхэнд бол нэг төсөөлөгдөж ойлгож байгаа бах. Ганжуурын 108 бот, Ганжуурын 225 ботыг нь тэр бүх зохиолыг чинь монголоор орчуулад модон бараа хэвлээд гаргачихсан байдаг. За 2011 онд Лусан нондны алтан давж тэр шунхан барын Монгол Данжуур ЮНЕСКО-с дэлхийн хосгүй өвд бүртгэгдсэн. Тэгэхээр зэрэг энэ маань тэр Монгол бичгийн энэ өв маань дэлхийд данстай болж байгаа хэрэг. Ийм үеийн энэ бичгийн мэрэгдийн энэ сонгодог бүтээлүүдийг өнөөдөр харамсалтай нь бид бичиг үсгээл орхичихсан учраас үзэхгүй, мэдэхгүй, ерөөсөө байдгүй юм шиг харийн юм л үздэг, хардаг. Өнөө залуу үе маань тийм болчиход байгаа нь бас нууц биш, харамсалтай хэрэг. Тэгээд би Монгол бичгийнхаа ирээдүйг бол өөдрөөр харж байна. Монголчууд зайлшгүй энэ бичгээ цаг хугацааны асуудал энэ бичгтээ орохдоо нэг орно. Яагаад гэвэл энэ чинь өөрийн юм өөрөө л өөрснөө өөдөн татж явахгүй бол Монгол бичгийг гадныхан танаахын үндэснийхээ бичиг аваач аливаа мөнгө өгье гэж бусад улс туслах юм уу? Тэр гүү шүү дээ. Одоо Израилууд их чинь мөхөд хэдэн мянган жил болсон бичиг үсгээл сэргээгээл бүрэн авчихсан байж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг чинь энэ маань тасралтгүй хэрэглээд ирсэн энэ бичиг үсгэн зөвхөн монголчууд бид нар л тусгай тогтсон Монгол улсын тухайд бид л авч явах ёстой. Тэгэхээр энэ бол зайлшгүй аль ч талаасаа бол энэ бичиг үсгэн эргэж орж авах нь бол гарцаагүй. Нөгөө талаас хэлэхэд бол үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолд энэ Монгол хэл сэтгэлгээ Монгол бичиг бол шууд холбогдно. Энийг бол бас хэн хүнгүү бас ухаардаг, ойлгодог байх гэдэгт итгэж байна. 1992 онд бол улсын баг хурлаас 36 дугаар тогтоолоо гэж маш сайн тогтоол гарсан. Энэний үндэснээ 90-ад оны эхнээс бол 1-р ангиас нь зааж эхэлсэн. Ингээд бол Монгол бичгийг бол бүх нийтээрээ маш идэвхтэй сурч эхэлсэн. Яг энэ үед нь үннийг хэлэхэд бол тухайн үед нь одоо улсын их хурл төр засгийн эрхэнд байгаа хүмүүсүүд маань яг ингэж шилжчих бол одоо бид нар бас нэг ад ажиллаа бичих нь төвхтэй болох юм байна гэсэн шиг л байдлаар эний чинь нэг жаахан бодохгүй бол хосвчгтэй байхгүй болохгүй юм байна. Жаахан бодож хэрэгжүүлэх ёстой гэдээ ингээд саармагжуулаад ингээд нэлээд цаг алдсан. За одоо бол дунд сургуулийн үндсэн хичээлийн 7, 8, 9 дугаар анги зааж байгаа. Монгол бичиг маань өнөөдөр компьютертэй маш ойрхон нөхөрлөгдсөн учраас бид бол ямар хэлбэрээр ямар тэгээр бичих хүсэлтэй байна уу? Компьютер шивээд принтлээд гаргаад ирдэг, хэвлийг хийх гэсэн компьютер бэлдчихдэг байсан учраас энэ бас их тун дөхөмтэй тустай ажил. 1980-ад оны төгсгөлөөс эхлээд үндэснийхээ бичиг үсгийг шамдан сурсан, одоо суралцж байгаа үндэснийхээ бичиг үсэг түгээр туурсан өв соёл элэгтэй хайртай үндэснийхээ хэл сэтгэлгээгээр бахархдаг нийт ард түмэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлж байна. Та бүхэнд бол амжилт хүсье. Нөгөө талаас энэ Монгол бичгийг бага насныханд, дунд сургуулийнханд бүхэл болцоогоо дайчлан сургаж байгаа багш нартаа, дунд сургуулийн багш нар, дээд сургуулийн багш нар, нийт багш нартаа чин сэтгэлээсээ баярлж байна. Энэ үндэсний бичиг үсгийг үндэсний аюулгүй байдал тусгайрлагтай холбоотой Монголын язгуур соёлын яахарахгүй чухал хэсэг юм гэж анхааран үзэж тухайн үед шийдвэр зарилгаан гаргаж байсан төр засагтаан бас талархж байна. Цааш ч гэсэн энэ шийдвэр зарилга нь улам
эрчимжин гэдэгт итгэж байна. Монгол хэлний тухай хуульд Монгол улсын иргэн үндэсний бичгийн сурах, эзэмших, өвлөх, хамгаалах, хөгжүүлэх нөхцлөөр одоо бүрэн хангах хэрэгтэй гэж хуульчилсан заалт харжээ. За энэ бол маш чухал заалт юм. Би боддгийм энэ бол Монгол хүний эрх төдийгүй үүрэг юм аа. Ягаад гэмэхээр бол Монгол үндэсний соёл гэж яригвал бид тэрний цөмөн Монгол бичгэн гэж ойлгох хэрэгтэй. Бид бус соёлын өвтэй холбоотой бүхий л одоо 1000 гаруй жилийн түүхийн одоо монголчуудын өв соёл монгол бичгээр дамжиж ирсэн. Монгол бичигт монголчуудын сэтгэхгүй монголчуудын ертөнцийг таньж мэдсэн ухаарл тэр чигтээ тулсан байна. Монгол бичгийг сурах нь Монгол бичгийг заах нь өнөө цагийн дэлхийн шинжлэх ухааны техникийн соёл боловсролыг эзэмшихэд ямар нэгэн тээг дарамт болно гэж үзэж игэл тэр бол үнэхээр эндүүрл юм аа. Өнөөдөр бид Япон, Солонгос, Ятад, Тайван гээд маш хурдтай хөгжиж байгаа олон Азийн улс үндэстэн өөрийнхөө үндэсний өсөв бичгийг гээйлгүй авч явж байгааг бид бодтой харж байна. Бид Монгол хүн болсны хувьд үндэсний бичгийн нийтрийн сурч эзэмшиж үнэхээр Монгол бичиг хөгжсөн гэж хөгжөөл гэж үздэг. Тэгэхээр Монгол улсын иргэд Монгол бичгийн хөгжүүлэх эрхээр хангагдана гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр Монгол бичгээ хөгжүүлэн үндэсний бичгээ хөгжүүлнэ гэдэг бол хэл шинжлэлийн мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил төдий биш ээ гэж ойлгох хэрэгтэй юм байна. Энэ бол Монгол улсын иргэд бүх нийтээрээ үндэсний бичгийн сурч эзэмшиж гэмээр бид Монгол бичгийн хөгжүүлээ гэж ярих хэрэгтэй юм байна. Тийм ч учраас энэ Монгол хэлний тухай хуульд Монгол бичгийн холбоотой үндэсний бичгийн одоо хамгаалах, хөгжүүлэх, түгээж дэлгэрүүлэх, судлах, өвлөхтэй холбоотой олон заалт энэ дээр бол одоо төрийн бүх байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийн холбоотой бүх заалтууд орсон. За энд нэг онцолж дурдах нь бол бэлтгэл хангасны үндсэнд төрийн болон орон нутгийн төлөөлөн удирдах байгууллага өөрөө удирдах байгууллагууд бол албан хэрэгэн Монгол үндэсний бичгээр хөтлөнө гэсэн ийм нэг сайхан заалтаар хуульчилж өгсөн бий. Тэгэхээр бид бол ингэж бүх нийтээрээ үндэсний бичгийн бодиттой хэрэглээтэй болгоход бол манай хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг маш чухал. За энд өнөөдөр бид дэлхийн дахинд цахим орчинд цахим ном, цахим сургалтыг бол маш чухалдаг болсон. Энэ бол цаг хугацааг гэтэлсэн сургалт учраас үнэхээр эрэлт хэрэгцээтэй болжээ. Яг ийм эрэлт хэрэгцээг хангасан за мөн урд өмнө телевизээр явж байгаад өнөөдөр өнөөг болтол үзэгчдээс олон дахин хүсэлт дахин одоо давтаж явуулахыг хүссэн ийм хичээл бол Чоймоо өгшийн одоо Монгол бичгийн тэлэг хичээл юм байна. Тэгэхээр энэ хичээлийг цахим орчноор нийтэд түгээх нь үнэхээр одоо энэ хуулийн зорилт ер нь монголчуудын эрх ашигт нийцсэн дэмжих цаг үе олсон ажил юм аа.